Хууль зүйн дотоод хэргийн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг хууль төрхийн өмнө сэдвүүд хэлэлцүүлэг боллоо. Энэ хэлэлцүүлгээр цагдаагийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг хэлэлцэж, албаны хүмүүсийн санал бодлыг сонссон юм а. Хэлэлцүүлгийг нээж хууль зүйн дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн дарга баясгалан өгүүлж, хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн бодлогын газрын дарга сайн зориг, цагдаагийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийн үзэл баримтлал, тус яамны ахлах мэргэжилтэн жавхлан, цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны шинжилэл, хууль сахиулах их сургуулийн цагдаа сургуулийн цагдаа судлалын тэнхим эрхлэгч Бодомханд, цагдаагийн албаагчийн нийгмийн баталгааны шинтгэл, хошууч генерал Пүрэв цагдаагийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл, 1993 оны цагдаагийн байгууллагын тухай хуулийн зарим зохицуултын харьцуул сэдвээр илтгэл тавилаа. Цагдаагийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгыг бас яагаад бас боловсруулах боллоо гэдэг бас олон нийт маань бас харж иж магадгүй. Өнгөрсөн цаг хугацаанд 2013 он цагдаагийн албаны тухай хууль нь батлагдаж 14 оны 1 сарын 1-ээс хэрэгжих эхэлсэн боловч тодорхой бас хүндрэл бэрхшээлтэй асуудал байсан. Энэ бүх асуудлуудыг бас шийдвэрлэх зорилгоор цагдаагийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгыг боловсруулсан. Энэ хууль бол харьцангуй энэний өмнө хийсэн хуулийг бодох юм бол их одоо амьдралд арай ойр хэрэгжиж болмоор ийм залтуудтай айтайхан хууль болжээ гэж миний зүгээс үзэж бодож байгаа.